өнөөдрийн бичлэг бол Альпийн нуруунд дах айгүй хачин бодлоод. За амар ядарч байна. Хөлний дээд булчин бүр ингээд юу яаж байна. Чимчэрч байна. Чимчэрнэ гэдэгтэй болчаа. Шимширч байна. Сэтгэл шимширч зүрх чимчэрч байна. Биш ээ. Сэтгэл шимширч булчин чимчэрч байна ёо. За одоо уул нааш тээ. Нэг л өксөр байна заа. Чам байна. Ганц л тавчвал. Зам дуусахгүй л дээ тийм. Замынхаа нэлээд өндөр цэг рүү гараад ирэх шүү. 1000 м рүү гараад ирэх шүү. Хөлний дээд болчаа. Гойны болчаа байхгүй юу? Чимчрээд байна. За. Энд ингээд суугаад ийм гоё үзэмжтэй байна. Би үнэхээр ийшээ нүүж ирэхийг хүсэж байна. Гэтэ яг одоо энэ ахгүй миний байрлаж байгаа газар Seefeld in Tirol гэж газар. Тэгээд ингээд амар хөөрхөн уулан донд тэгээд би энд гоё туслангийн байшинтай болмоор байна. За тэгээд одоо ингээд айгүй хөөрхөн нэг дараагийнхаа зөксөл дээр ирсэн юм гой сандал дээр суугаад дүүжин дайжиндаад өнөөдрийн алхалтыгаа тухай нэрээ яриаг юм байна. Би ерөнхийдөө нэг хүмүүсийн алхахдаг биш цанчдын замаар ихэнхдээ явж гин. Би нэг ч алхаж байгаа одоо нөгөө уулчунтай таараагүй дандаа битүү цанчид битүү сноуборд чид яагаад тэгэхээр өвөл бол яг энэ хэсгийн нөгөө алхалтын замыг хаацсан байгаа. Энэ жил тэр тусмаа айгүйх цастай болохоор цаснаас болоод зам хаасан. Тэгээ цанчдын зам гэхдээ ёо мэдгүй амар байлаа. Цанчдыг дагж алхаад. Тэгээ энэ хүмүүс яаж ийм хүнд одоо цанчин хүнд шүү дээ. Тэг юм чирээд алхаж байгаа шүү дээ. Над шиг зөвхөн ингээ хөлөөрөө уулын готалтайгаа биш. Тэгэхэд чанга алхалт байлаа. Тэгтээ байлаа гэж алхалт дуусаагүй бид өнгөж замынхаа талд ирээд ядарсан. Одоо тэгтээ зүгээрээ цаашаа явна. Одоо би гоё цаашаага явах уул маань тэр байна. Эндээс гоё харагдчих шээ. Цанчид бол эндээс ингээд доошоо цанаараа буудаг. Би болохоор цаашаага алхаад далайн түвшнөөс дээш 2000 метрийн өндөр дээр ирлээ. Вау. Хажуугаар ингээд амар их цанчид л байна. Ганцхан алхаж байгаа хүн нь би.
бол яг далайн түвшнээс дээш 2060 метр дээрээ. Одоо ийшээ бол Герман. Одоо энэ харагдаж байгаа болнод бол Германы зүг байгаа. Okay, I'm getting closer to the point. Oh my god, I can't believe actually I came up until here. Right now, I'm stuck in the snow. It feels just amazing. Oh, finally some ground. I can see the ground. Because all the way I've just walked on the snow. I even didn't know if I'm really like landing on the ground or just like I'm really trying to be light, not that heavy, because if I'm too heavy then I'll get even more stuck into the snow. Because this area, I think the snow is kind of fresh. The day before it snowed, but right before I came, all the nights it snowed, so it's kind of like pretty fresh snow, and not many people actually walked here. Most of the people just walked with this ski thing, so it lightens your weight, I guess. Like it makes the weight lighter. Okay, see ya there. Донтон бас төөрөөдийн хараа шинзам үсгэлээ гэхгүй. Шинзам үсгээ буцаад өгсөх хэрэгтэй болсон. Бууж ахтан бай. Өөрийнхөө мөрийг дагаад буучиндаа ашгүй дээ. Гарснаас маань амар байна да гэж бодсон чинь харамсалтай. Нөгөө нэг цанчт маань ингээд цанаар гулгаж буухаар цас маш их хаяад, дээрээс нөгөө нэг цамны уулч нь өөрөө шулуун штэ. Тэгэхээр ерөөсөө энэ ганц хүний хөлийн мөрийг бол байхгүй болгочт юм байна. Тэгээд өөрийн манч мөр байхгүй болчих. Яа, за одоо сайн замыг шоол дими төрснөөсөө болж алхлаа гэдээ. Гэтэ амар лаг гоё өксүрээр алхач ба. Сайхан өкслөө. Би ч одоо баг нэг юу хийгээд байгаа юм шүү. Скват хийгээд байгаа юм шүү. Одоо вендэ буцаж очсон чинь амар өгцөгтэй. Амар өгцөгтэй ахаачих үедээ. Одоо энэ гүүх уулын алхах хэд нар чаа. Ерөн хүний уртуудаа амьдрал гол болчихсон чинь гойны болчих юм билээ шүү дээ. Гойны болчин сайн байгаа цагт хөө ер нь бусад дасгал хөдөлгөөн, бусад амьдралын хөдөлгөөнийг хөрхөө хийгээд
юм бэ лээ. За сайхан өртөг хүртэл цасварч марах бол юм тэгэхээр easy даваа болсон. Одоо гол нь гоё мууяра боксоор орчхоор л асуудалтай гэрх гэж зовж байгаа. Би өөрөө юм царамуутай уулан талхаж байгаа дүүрэнтэй амар хайртай. Би ингээд хаяа гоё нүрэ бодоод амар лаг маг жоохон задгаа мадгаа хувцмсөөл клаб ордог хгүй юу найзтайгаа. Би тэр үед яа ч юм өөртөө нэг дурлдаггүй заяа. Яг ингээ хараад будаж мудаад хөрхөн боллоо гэж боддог ч гэсэн ингээ өөрийгөө хайр хүрдэггүй. Та нар ингээ талент хараад өөр чи хайр хүрдэг юм яасан ч хөөх юм гэд. Би болохоор ингээ уул муул ингээ улааж мулаагаад хөс баасан тангуутхал ба өөлж мөөлаад тэгэл ингээл гэртээ орж ирэл хөлс үнэрчсэн заван хуцаа тайлал улайсан хацраа хараал амар хайр хүрдгээ. Миний амьдралд байх хүмүүс ч гэсэн намайг ийм дүрээр маань илүү хайлтаасаа гэж би хүсдэг юм байлээ. Тэрийг ойлгосон саяхан. Яа тэгэхээр би олон ч төрлийн хүнтэй хүн амьдралд очих юм уу? Тэгэл олон хүнтэй хамт байж үзлээ. Амар гинтээр амьдралын туршлага ярианаас тэгэл ингээд бодоод хахад намайг ингээд би өөрийгөө хайрладаг хэлбэрээр маань намайг хайрладаг хүн хамгийн амьдралд сайн баг хамт олон сайн гэр бүл байд юм байна гэж би ойлгосон. Одоо хүн болгонд олон дүр төрх, олон чадвар, олон сайхан тал байгаа. Мухач тал байгаа. Тэрний аль талаас нь чамайг илүү хайрлаж байна гэдэг нь яг тэр зэг дээр та хоёр огтлцох уу гэдэг л ер нь амьдралын асуулт юм л дээ. Die Berge sehr hoch, 3000, 3700. Dahinter kommen die Pitztaler Alpen auch ganz hoch wieder runter. Ich habe ein bisschen Recherche gemacht und dann ich dachte, okay, vielleicht das wäre besser aus der Seite von Deutschland, aus Bayern. Aus Bayern geht es auch, da muss man, ist aber steiler. Da geht man über die, wie heißt die Hütte, ganz berühmt, die Hütte bei Hammersbach gehst rein, da gehst du dann hoch, aber brauchst du 6 bis 7 Stunden. Weil Okay. es sind knapp 2000 Höhenmeter. Ne? Ja, Ist viel, ist wirklich viel. es ist viel, Einen ja. Tag ist viel. Außer man ist gut Kondition. Na, da jetzt geht's. seit ein paar Jahren bin ich zum ersten Mal wandern gegangen heute. Ja. Ja, insbesondere im Winter. Und dann nur in der Mongolei, in meinem Heimatland, bin ich schon wandern gegangen. Aber Mongolei, ja, interessant. da haben wir auch viele schöne Berge. Schöne Berge, ja. Wahnsinn. Ganz wild. Ja. Und hier ist es ganz einfach eigentlich sehr schön. Alles ist ganz vorbereitet. Alles ist vorbereitet. Ja, das ist super. Ja. Das ist wunderschön. Deutschland drüben, das ist Mittenwald. Ja, Mittenwald wollte ich Mittenwald auch. ist in Deutschland. Mhm. Mittenwald ist bekannt, da war früher im 16. Jahrhundert die berühmte Geigenbauer. Da gibt es diese Panoramabrücke, oder? Panoramabrücke. In der Nähe von Mittenwald. Es kann sein, kenne ich eigentlich. Ja, das ist so ein Ja. Touristenplatz. Ja.
waren Sie schon mal auf der Zugspitze, aber aus Österreichs Seite, also Ja. aus dieser Seite? Ja, Waren Sie? kann man auch rauffahren. Da kann man rauffahren und raufgehen auch. Aha. Über die Wiener Neustädter heißt die Hütte, da kann man übernachten. Ja, ja. Ja, man kann sie in einen Tag gehen, aber da musst du gut sein. Also da musst du sehr viel Kondition haben. Ja. Oder du gehst sie mit einer Übernachtung in der Wiener Neustädter. Mhm. Oder auch, was man machen kann, von Ehrwald. Da fährt man mit der Ehrwald. Nein. Boah, Sie kennen sich hier ganz gut aus. Also. Ja, ich bin aus Bayern. Ja, ein bisschen was muss ich schon kennen. Саяны таралцсан хүн маань айгүй хөөрхөн. Нэг л гоё долоохон хүн байлаа. Тэр явж гин одоо. Тэгээд амар удаан ярилцаад бит хоёр бүрийн орой дээрээ зөндөө бодлоо. Одоо яг энэ дээр би хамгийн одоо гол зарсан тэгээд энэ бүс нутгийн одоо хамгийн өндөр цэг болох. За би нөгөө цаасаа хараадах юм. Үгүй. Цаас маань. Үүшээ би одоо улан цаасаа харчмаар байх юм. Энэ шүү. За 2221 метрийн өндөр Seefelder Spitze гэдэг энэ одоо Seefelder энэ Тирол гэдэг яг энэ газрын маань нэрээр нэрлэгдсэн оргил байгаа, орой байгаа. Тэгээд би сая яг хамгийн одоо хүнд сүүлийн нэг даваан дээрээ тэнд халтраад унсан. Унаад шууд нөгөө унахгүй шүү дээ. Одоо нөгөө цастад бол халтрахад шууд ингээд ийм налуу газар алхаж байгаа юм чинь шууд ингээд гулгах байхгүй юу. Тэгээ би шууд ингээд гулгахад унсан. Тэгээд азар доошоо харж гулгаж байгаа учраас тогтох боломжтой. Тэгтээ маш аюултай яагаад тэгэхээр надад нэгдүгээрт одоо нөгөө цасан дээр ингээд хатгаж үлдэх надад юмч төхөөрөм тоног байхгүй. Зөвхөн нөгөө гутлын маань энэ хадаас байгаа. Тэгээд аз олж би барны 2 метр ер нь бол унжсэн. Тэгээд одоо л миний зүрх одоо ч ихтэй жоохон тайвширчлаа саяны ахтай юм яриад. Яг унжахтаа би ингээд нэг мэдсэн чинь биес бол тавьсан зүгээр унаад исэн. Тэгж яагаад гинт стоп гэд амар чанга өөртөө заяа. Тэгэл ядаж ингээд стоп гэд англиар хэлж болж штэ амар инээдтэй сонсогддог германаар стоп гэл амар чангалснаа. Стоп яана гэл тэгснэ өөртөө. Душавстас гэл амар инээдтэй. Германаар бах юм хэлээл. Тэгээ шууд дөрөв хөллөөд ядж хахад би чи хөрх амт нөгөө цасны бэлийчгүй явж байгаа. Тэгээ шууд хамаагүй гэл нүцгэн гараараа шууд цаснаас зуурал 2 метр нөгөө унсан яг газраараа тэр шууд нөгөө хөндөй учраас гулгаж байгаа. Тэр цасны доор нөгөө хөрс байхгүй учраас гулгаж байгаа штэ. Тогтож нөгөө гიშгэх юм байхгүй. Тэгээ би өстө бурхандаа найдаал. Бурхан шүтдэггүй байж. Тэгээд гарсан тэгээд ямар ч байсан яг тэр 2 метрийн уналт бас энэ алхалтын маш гоё цэг байлаа. Яагаад тэгэхээр аюул занал тэ ингээ ямар нэг зүйл тохиолдох үед хүн яг л өөртөө толдсон штэ. Тэгэл би сая энийгэл эндээсэн хүмүүст хэлсэн. За ингээл баяртай амьдрал минь гэж бодсон ш тэр үедэрт гэдгсэн шин. Энэ орой дээр байжсэн хүмүүс инээлдэлгүй ээж угаасаа наашаа гарч ирч чадсан штэ гэл. Тэгээ саяны ах амар хөөрхөн надад ингээд гараад ирсэн чинь би энд ингээд яг оргил дээр очихоос нэг 2 метрийн наан зогсож исэн чинь алх яг оргил дээр нэр гэл одоо оргил нь энэ ахгүй юу. Тэгээд яг энд ирж зогс гэл тийснэ би чамд шагналыг чи харуул яла хартаа гэсэн амар хөр. Надад ийм нөгөө нэг чихэр харуулад тийснэ хартаа за хүрээдэр гэл амар хөөрхөн намайг зоригжуулаад яагаад юм гоё хүмүүстэй би таард юм болоо гэхгүй. Би бүр яг уйлах гадах юм. Зүгээр л амьдрал амар гоё санагдчихна. Амар азтай. Тэгээд өнөөдөр цаг агаар маш гоё тогтун, салхигүй. Бүр нар гийсэн үнэхээр сайхан байна. Энэ одоо яг ингээд цэвэр Альпийн нуруун яг дунд цэгт оршдог юм хөөрхөн тосхон баггүй. Тэгээд энийг тойроод Герман, Австри, Швейцар юу гэдвүлээ нэгний үлээ Итали тэгээ энэ дөрвөн улстай хэлдэг. Тэгээд тэр дөрвийн яг дөрвөлнгийнх нь гоё
уул уснуудыг тайлбарлаж өгөөд надад айгүй гоё тайлбар хийж өгсөн. Тэгээ би одоо гоё ахыхаа өгсөн шагналыг идий. Тэгээ Баярнаас ирсэн хүн гэсэн. Энд ер нь өнөөдөр би германчуудтай маш их таарлаа. Энэ германтай хэлдэг газар болохоор Германаас их хүн ирдэм байна. Би Австри хүмүүсийн герман хэлийг сайн ойлгодгүй маа. Тэгээд саяны хүмүүний яриаг айгуус ойлгоод тахаар. Гэхдээ аялахтаа л байсан л та. Тэгтэл ойлгож болохоор аялахтаа харин Баярнаас л юм байна. Баярны аялал бол энэ Герман одоо Австрийн одоо жишээлбэл Тиролийн аялгаас бол хамаагүй дээр заяа хүн ойлгож болохоор. Уулан дээр идж байгаа, ууж байгаа юм бүхэн хамгийн гоё амттай байдаг. Би нэрээ Давка найзтай амар баярлалтай. Би Монголоос явхаас өмнө уулаараа явмаар санагтаа. Тэгээ намайг Давка маань зөндөө дагуулж явдаг гэсэн юм уу. Тэгээ намайг нэг удаа хаашаа үлээ бит хоёр нэг тэрэлжийн тэр зүг рүү нэг ууланд гараад. Тэгээ уулан дээр надад өвөл байсан. Яг явахын өмнөхөө 12 сард амар гоё банштай цаад чамд өгч ижлээ. Би энэний цаасыг хаяхгүй хадгална. Надад хамгийн их турсамж үлдээсэн зүйлсийг би хадгалдаг. Хог шиг харагддаг юмнууд миний нөө дурсамжийн хайрцан дотор байдаг. За гоё. Цай ууя. Би өглөө 8-аас алхаж эхэлсэн. Одоо өдрийн 1 цаг болж ин гэдэг чинь 5 цагийн алхалт хийсэн байна. Дунд нь нэг 10 минут завсралсан. Түрүүн яг далайн түвшнөөс 1700 метрийн дээр гарч ирээд нэг амарсан. Тэр 1500-аас 2000 хүртэлх тэр зам өстэй. Амар өгсүр заяа бүр яг л нэг юм шуух. Ингээд нэг ихц өстө чанга зам байсан. Тэр үед жоох үгээлсэн. Тэгээд нааши энэ сүүлийн 200-300 метр болохоор маш аюултай байлаа. Яг ядраахгүй мөртлөө маш аюултай. Жоохон л эвгүй гişгүүл хаашаач унж магадгүй. Намайг энэ хүмүүс гайхаж байгаа хэрэг надад. Уулан дээр гарч ирж байна. Юу яриад идэх вэ гэж бод. Цүнхэн дээр суучвал яа. Ёо. Би нэг хаана ч уншижсэн байх. Эсвэл миний өөрийн афоризм заяа. Тэрний үг гэхээр уулан давралт гэдэг бол одоо орой дээрээ хүртэлх замыг хилдэггүй маа. Уулан даврна гэдэг бол авраад тэндээ хүрээд орой дээрээс аюулгүй эрүүл сарвал буцаж бууж ирэх. Одоо байлж байгаа бейс кемп дээр буцаж ирэх. Тэр хүртэлх зам бол тэр чигтээ нэг л авралт. Тэгэхээс орой дээр гарч гараал хүмүүс уулан давралт дууслаа гэж сэтгэл амарчтай штеп. Ер нь бол тийм биш. Яагаад гэвэл уул гэдэг бол тодорхой хэмжээнд аюултай. Уулнаас 9 минут бууж ирнэ гэдэг 9 минут тэр орой дээр хүрэхээс илүү чухал. Хэрвээ та Эверестийн авралтын баримтат кинонууд үзчихсэн бол Эверест дээр маш олон хүн нас бардаг штеп. Гэхдээ яагаад нас бараад байгаа нь үнэндээ орой дээр хүрч чадахгүй дэ биш. Орой дээр амжилттай маш олон хүн хүрдэг байхгүй юу? Гэхдээ хүрээд буцаад буух замдаа маш олон хүн осолддог, гинтдэг. Дунд нь бас төөрөөдийг хараа. Шин зам үсгэлээ гэхгүй. Шин зам үсгээ буцаад өгсөх хэрэгтэй болсон. Бууж ах замдаа. Өөрийнхөө мөрийг дагаад буучиндаа ашгүй дээ. Гарснаас маань амар байна да гэж бодсон чинь харамсалтай. Нөгөө нэг цанчт маань ингээд цанаар хулгаж буухаар цас маш их хаяад дээрэс нөгөө нэг цамны уулч нь өөрөө шулуун штэ. Тэгэхээр ерөөсөө энэ ганц хүний хөлийн мөрийг бол байхгүй болгочихд юм байна. Тэгээд өөрийн манч мөр байхгүй болчих. Яа, за одоо сайн замыг шоол дэмий төрснөөсөө болж алхлаа гэж боддоо. Гэтэ ямар амар
амарлаг гоё өксүүрээр халахч ба. Сайхан өкслөө. Би ч одоо баг нэг юу хийгээд байгаа юм шүү. Скват хийгээд байгаа юм шүү. Одоо вендэ буцаж очсон чинь амар өгцөгтэй. Амар өгцөгтэй очих үедээ. Одоо энэ гүүх уулан талах хэд нар чаа. Ер нь хүний уртуудаа амьдрал гол болчих чинь гойны болчих юм билээ шүү дээ. Гойны болчин сайн байгаа цагт хөө ер нь бусад тасгал хөдөлгөөн, бусад амьдралын хөдөлгөөнийг аюу хөрхөн хийгээд уртуудаа амьдарчаар юм бэлээ. За сайхан өвдөг хүртэл цасварж марах бол юм тэгэхээр easy даваа болсон. Одоо гол нь өөр гоё мууяра боксоор орчхоор асуудалтай хэлэх гэж зорж байгаа. Би өөрөө юм царамтай уулан талхаж байгаа дүүрэнтэй амар хайртай. Би ингээд хаяа гоё нүрэ бодоод амар лагмаг жоохон задгаа мадгаа хувцсмсөөл клаб ордог хгүй юу найзтайгаа. Би тэр үед яа ч юм өөртөө нэг дурладаггүй заяа. Яг ингээ хараад будаж мудаад хөрхөн боллоо гэж боддог ч гэсэн ингээ өөрийгөө хайр хүрдэггүй. Та нар ингээ талент хараад өөр чи хайр хүрдэг юу яасан ч хөөрхөн юм гэд. Би болохоор ингээ уул муул нэг улааж мулаагаад хөс баасан тангуутхал баа. Өөлж мөөлаад. Тэгэл ингээл гэртээ орж ирэл. Хөлс үнэрсэн заван хуцаа тайлал. Улайсан хацраа хараал. Амар хайр хүрдэг. Миний амьдралд байх хүмүүс ч гэсэн намайг ийм дүрээр маань илүү хайлаасаа гэж би хүсдэг юм байлээ. Тэрийг ойлгосон саяхан. Яа тэгэхээр би олон ч төрлийн хүнтэй хүн амьдралд очих юм уу? Тэгэл олон хүнтэй хамт байж үзлээ. Ямар амар амьдралын туршлага яриадаас тэгэл ингээд бодоод хахад намайг ингээд би өөрийгөө хайрладаг хэлбэрээр маань намайг хайрладаг хүн хамгийн амьдралд сайн баг хамт олон сайн гэр бүл байд юм байна гэж би ойлгосон. Одоо хүн болгонд олон дүр төрх, олон чадвар, олон сайхан тал байгаа. Мухач тал байгаа. Тэрний аль талаас нь чамайг илүү хайрлаж байна гэдэг нь яг тэр зэг дээр та хоёр огтлцох уу гэдэг л ер нь амьдралын асуулт юм л дээ. Би одоо буцах зам руугаа орчихсон. Нилээн ойртчихсан явж байна. Одоо гоё яг нар жаргаж эхлэх гэж байна. Одоо 15 цаг 40-50 минут болж байгаа. Ер нь нар нэг 16, 10, 20 гэд жаргах тал руугаа хандаж байгаа. Тэгэхээр би цагийн хувьд сайхан явлаа гэж бодож байна. Өглөө 8 гэхэд бол яг нэг нар мандаад 10-20 минутын дараа гарсан. 7:40 үед нар мандсан. Тэгээд одоо энэ зам болвол нэг их хүнтэй бол таарахгүй, тааруул өөдөөс ирж байгаа хүнтэй л таарна. Яг тэгэхээр ихэнх хүмүүс энэ замаар уруудна гэж байхгүй, энэ замаар зөвхөн өгснө. Яг тэгэхээр бүх хүмүүс цанаараа нөгөө цаана байгаа цааны замаар буuna. Энэ бол цантай мөртлөө алхах гэж байгаа хүмүүст дэшээ гарахтаа заавал лифтэнд суухгүй алхаж болно шүү гэсэн зам юм байна лээ. Өнөөдрийн алхалтандаа бол үнэхээр сэтгэл хангалуун байна. Маш гоё байна. Алхалтын зам бол яг л миний хүсэл сонирхол болон ур чадварт маань нийцсэн зам байла. Айгуу гоё юм гоё мод тунд өгсөөр тэгшгэн гэд ингээд айгуу гоё тийм амрах боломжтой, амьсгаагаа дарах боломжтой, амьсгаадах гоё бас хөөрхөн челленжтэй их хөөрхөн. Яг миний хүсэл сонирхолд таарсан. Цүнхээ яах гэсэн чи. Тэгэд чадварт маань ч гэсэн айгүй хөөрхөн нийцсэн.
sunset. Wow. Та нар альва зүйл болох ёстой учраас л болдог гэдэгт итгэдэг үү? Болох цагтаа, болох газартаа яг л өөрийн гэсэн орон зай цаг хугацаанд болдгоо гэдэгт итгэдэг үү? This is really beautiful. Oh my god. How do you do that, dear nature? How do you create such beautiful things, such beautiful moments? It's just incredible, really. Ийм болохоор ууланд алхаж явах явцдаа яг би бол уулны хажууд байгаль их дэлхийн хажууд юу ч бишээ, би бол зүгээр л энэ дэлхийн ертөнцийн нэг хэсэг, яг нэг чулуу шиг, нэг удаа ороод хайлж байгаа цас шиг, нэг удаа ингээд сайхан сүндэрлээд хизээ нэгэн цагт унж байгаа мод шиг. Зүгээр л энэ олон зүйлсийн нэг өчөөхөн хэсэг нь гэдгээ ойлгодог. Гэхдээ энэ бол нэг тийм готрон гүзлэр би нэг муу өчөөхөн гэсэн тийм биш, харин бахархал төрдөг. Ийм үзэсгэлэнтэй, ийм гайхамшигтай орон зай цаг хугацааны нэг хэсэг гэдэг нь тэрийгэ олж ойлгож мэдрэх ийм хадал явдал амьдрал байна гэдэг нь хичнээн сайхан бэ гэж боддог. Guys, I'm gonna show you something. Ta-da! I was there and there. This is right? Yeah, right. I was there today. These two. Yay! So far so good. So I have walked today around 12-13 kilometers. I think it's gonna be in total like around 15 kilometers. Yesterday I did a walk for 13.5 kilometers, but yesterday's hiking was way easier than today's. I feel like I'm coming home because now I'm at the end of the hiking. The sun is setting beautifully.